Энэ сард газар үнэгүй өмчлөх эрх дуусгар болно. 0.7 га газраа яаравтаа өмчилж аваарай. Үгүй бол метр квадратыг нь 13500 төгрөгөөр худалдаж авах болно шүү. Заашгүй улсын хурал хуралдаж газар өмчлөх эрхийг дахин 10 жилээр сунгалаа гэвчлэн өмчлөх гэсэн сэтгэлгээнүүд явсаар байна. Гэвч газар өмчлөх нь эрсдэлтэй хэсэг талаар ганц ч хүн үг дуурдаггүй юм. Монгол орны газар нутгийг бүгдийг нь хэсэгчлэн тасдаж хувааж аваад амар сайхандаа жаргах юм шиг бодоод яваад дэндүү аюултай болохыг бид харж байна. Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр цацагдсан хятад дээрийн асуудал энэ аюулыг шууд утгааранд харуулж чадлаа. Доронтой аймгийн Харьяат Насан буян гэж эмэгтэй Монгол иргэдийг манай газар дээгүүр явлаа хэмээн хөөж туудаг хятад эрэгтэй эр эмийн холбоотой аж. Тэрээр оршин суух зорилтоор 16 хүний нэрээр газар авчаа. Удалгүй хоорондоо тохирсон ёсоор тэр 16 иргэн нь өөрсдийн эзэмшлийн газраа мөнөөхөн Насан буянгийн нэрээр шилжүүлсэн байна. Харин Насан буян нь анх 16 айл амьдрын хэмээн өмчилж авсан тэр газар дээр үйлдвэрлэл явуулах хүсэлт гаргасныг Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрчээ. Зөвшөөрөл өгөгчийн тэр газар нь Хэрлэн голоос 2.8 км заатай орших ба мөнөөхөн Насан буян тэр газартаа ноо суугах үйлдвэр зөвшөөрөл авалгүйгээр барьж эхэлсэн аж. Хэрэг дээр ноо суугах үйлдвэр барьж буй мөнгөний эзэн мөнөөхөн омогтой хятад ир ажээ. Цааш нь та бүхэн ургуулад бодож үзээрэй. Монгол улсад өөрх толгойсон бүсгүүчүүд дэндүү болон тэдний нэгэн л гэхэд энэ Насан буян. Хэн нэг залтай хятад өвөр төрөйд нь ормогцоо хятад улсын төрийн бодлогыг тун эмзэг нарийнаар тулгах ба мөнгөтэй эрийн халамжинд сайн сайхан амьдрах хүслээр оргилсон мөнөөхөн Монгол эмэгтэй эцэг өвгдийн тусаар баталгаажсан газар шорооноос өвөрт нь орсон хятад ирж авч өгөх арга сүүгчлэхээ мэдээж. Ингээд л хэн нэг ядарсан 15 хүн цөөхөн хэдэн төгрөг амлаад 16 айлын газар бэлэн болно. Бэлэн болмогч нөгөө 15 хүн тохирсон ёсоор газраа Насан буян шилжүүлнэ. Мөнгийг нь харин яа гэж хятад ир төлөхөө улмаар тэр 16 айлын газар ноо суух үйлдвэр болон хувирч байгаа нь тэр. Нэгэнт мөнгөө төлсөн хятад ир өөрийн болгосон газартаа хятадуудыг бөөнөр нь оруулж ирнэ. Гэхдээ мэдээж Насан буян энэ бүхнийг өөрийнхөө нэрээр зохицуулна. За ингээд нэгэнт олуулаа болсон хятад ирд биер амтагднаа да. Тэр лагаараа ойртон ирсэн монгол хүнийг манай газар дээгүүр явлаа хэмээн хөөж тух олон томорч байгааг та бид бүхэн харсан. Ор хүнчлийн явдлаар наймаалтсан газар өмчлөх эрх гэж энэ. Монгол улсын тусгаар тогтнол газар шороо дэндүү эмзэгхэн байгаа биз. Зөвхөн ганцхан эмэгтэй хүний орд ирний төлөөс нь л ийм том асуудал үүсчихэж байна. Монголчууд бид газар өмчлөх болоогүй байна. Хоосон хотоодыг цадах хэрэгтэй нь маргашгүй үнэн. Гэхдээ газар нутгаа хятадууд өгч хотоодоо тижээх аюул байсаар байгааг энэ явдал харуулж байгаа юм. Монгол улсад газар өмчлөх явдал нь дэндүү аюултай тусч байгаа нь энэ. Газар бол төр оршихын үндэс үлээ. Газрыг зарж арилжиж болохгүй. Тэр тусмаа Монголд